Нэгээр доход эмэгтэйчүүд амиа золиослосоор байна. Нэгээр доход эмэгтэйчүүдийн амийг золиослуулан халдлага үйлдэх нь эрс нэмэгдсээр байна гэж Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан мэдгдлээ. ЮНИСЕФ-ийн гаргасан тайлан мэдээнээс үзвэл 2015 оны 1-р сараас энэ сарын хүртэлх хугацаанд охид эмэгтэйчүүд амиа золиослон халдлага үйлдсэн 27 тохиолдол бүртгэгдсэн байна. За энэ нь өнгөрсөн оны нийт тохиолдлоос давсан үзүүлэлт юм. Өнгөрсөн онд нийтдээ ийм тохиолдол 26 гарч байжээ. Лалын босгочдын Боко Харам бүлэглэл хүүхэд эмэгтэйчүүдийг хулгайлан хөл хөдөлгөөн ихтэй газарт тэднэр хүчээр амийг нь золиослуулан халдлага үйлдэж байна. За хүүхэд эмэгтэйчүүд хохирогч болж байгааг Нигер дэх ЮНИСЕФ-ийн төлөөлөгч онцлон тэмдэглэлээ. За 3 дугаар сард болсон Нигерийн ерөнхийлөгчийн сонгуульд цэргийн дарга байсан Мухаммаду Бухари Ясим тэрээр энэ баасан гарагт тангараг өргөн Боко Харамын аюул занал хийлэлд өртөж буй хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангахыг түүнээс хүсгээр ЮНИСЕФ төлөвлөж байна. Curiosity хөлөг гэрэл зураг илгээжээ. Америкийн сансар судлалын төв NASA Curiosity хөлгийг илрүүлсэн гэрэл зургийг олон нийтийн хүртэл болголоо. Matcam камераар авсан зургийг хөлгийн өндөр дов дээр гаргаж авсан гин. За хөлөг цаашид явж болох үр ашигтай замыг тодорхойлох үүднээс ийхүү ойр хавийн зургийг авахулсан байна. За улаануудын гаргийн олон үеийн геологийн холбоос бүхий бүс чулуус судалж эхлэх төлөвлөгөөг тус агентлагаас боловсруулсан байна. За өмнө нь гаргасан замаар дугуй голгосны улмаас Curiosity явж чадаагүй маа. За харин энэхүү зургийн тусламжтай хөлөг явж болох газрыг судалж тодорхойлж болно хэмээн мэрэгжилтнүүд найдаж байгаа бололтой. Curiosity хөлгийг улаануудын гариг руу 2011 оны 11-р сарын 26-ны өдөр илгээсэн билээ. За харин 2012 оны 8-р сарын 6-нд тус гаригт буулт гүйцэтгэж судалгааны ажил эхлүүлсэн юм а. Туркменстаны ерөнхийлөгчийн алтан хөшөөс өндөрсөн байна. За Төв Азийн Туркменстан улсын ерөнхийлөгчийн морь унаж буйг дүрсэлсэн алтан хөшөөг олон нийтэд танилцуулсан байна. Туркменстаны нийслэл Ашхабад хотноо байрлах 21 м өндөр хүрэл хөшөөг 24 каратын алтаар бүрсэн юм. За хөшөөний нэрийг хамгаалагч гэж нэрлэжээ. Хөшөөний нээлтийг төрийн дуулал их шиглэж цэргүүд ерөнхийлөгчд тангараг өргөн цагаан тагтаануудыг суллах зэргээр сүрдүүлэнтэй хийсэн байна. Шүдний эмч мэрэгчлээ одоогийн ерөнхийлөгч нь өмнөх ерөнхийлөгчийг 2006 онд нас барсны дараа Туркменстаны төрийн эрхийг барих болсон байна. За өмнөх ерөнхийлөгч нь нас барахынхаа өмнө өөрийнхөө алтан хөшөөг бариулж байсан юм. Түүний хөшөө өдгөө нийслэл Ашхабад хотын гадна байрладаг байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалт гаргалаа. Forbes сэтгүүлээс жил бүр уламжлал болон гаргадаг дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн энэ оны жагсаалт гаргасан байна. Жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлсэн байна. Тэрээр ийхүү 5 жил дараалан энэхүү жагсаалтыг тэргүүлж байгаамаа. Меркель өөрийн эрх мэдэл нөлөөгөө Украины хямралыг шийдвэрлэхэд ашиглан Порошенко болон Путин хоёр яриа хилцээ хийхэд зуучлагч өөрөг гүйцэтгсэн энэхүү жагсаалтыг тэргүүлэхэд нөлөөсөн хэмээн Forbes сэтгүүлээс онцлсан байна. За түүнчлэн тус жагсаалтын удаах байруудад Америк нэгдсэн улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Хиллари Клинтон болон олон тэрбум $10 буйны санг үүсгэн байгуулсан Билл Гейтсийн эхнэр Мелинда нар тус орсон байна. Дэлхийн хамгийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалт Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн тэргүүн Дженет Йеллен, Генерал Моторсын ерөнхий захирал Мэри Бара, олон улсын валютын сангийн тэргүүн Кристин Лагард, Бразилийн ерөнхийлөгч Дилма Русеф, Facebook-ийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Шерил Сэндберг, YouTube-ийн гүйцэтгэгч захирал Сьюзен Боржес нар тус тэргүүлсэн байна. Largest economy in the world, the largest economy in your country.